Уулзалт зөвлөгөөнийг TNC буюу нутгийн иргэдэд түшиглсэн байгаль хамгаалал төслөөс зохион байгуулсан бөгөөд TNC олон улсын байгууллагын шинжлэх ухааны асуудал хариуцсан захирал Баяр Жаргал нутгийн иргэдэд түшиглсэн байгаль хамгаалал төслийн зохицуулагч Пүрэв Дулам, Саруул хөдөө төрийн бус байгууллагын чиглүүлэгч Тунгалаг, нутгийн иргэдийн хөгжлийн мэргэжилтэн Ган Хоёг, төслийн орон нутгийн ажилтан Цэвэн Аравд нар оролцогч хамтран ажиллагч талуудын төлөөлөлд мэдээлэл өглөө. Энэхүү уулзалтыг зохион байгуулснаар оролцогч талууд байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийн эрх зүйн байдлын талаар нэгдмэл ойлголттой болж улмаар Ховд аймгийн Дарив Чандман сумдад байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлүүд байгуулах, хөгжүүлэх, бэхжүүлэх нэгдсэн бодлого зорилго хамтран ажиллах төлөвлөгөөтэй болно. Нөгөө талаар гол зорилго бол энэ төслийн хүрээнд бид нэр хамтраад орон нутгийнхаа байгалыг хамгаалах, орон нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, цаашлаад яг орон нутгийн иргэд тухайн газар орныхаа эзэн болж тэр байгалийн нөөцөө доктортой зөв зохистой ашиглахаас гадна зайлшгүй хамгаалах ёстой газар нутгаа хамгаалдаг болох, зарим нөхцөл байдланд оройтсон газар нутгийг нөхөн сэргээгч гэдэг юм уу, ийм арга хэмжээнд нутгийн иргэд оролцох замаар нутгийнхаа эзэн болох энэ боломжийг бий болгохыг зорж энэ удаагийн зөвлөдөх уулзалт семинарыг зохион байгуулж байна. Энэ төслийн хүрээнд бид нар Ховд аймгийн Чандман Дарив сумын 2 багийг сонгож авсан байгаа. За энэ 2 багта гол нь энэ байгалийн нөөцийн хамтын менежментийг хэн хийх вэ? За тэнд байгаа малчин өрхүүд яаж хамтарч ажиллах ёстой? Тэгээд хамтарснараа тэр байгалийнхаа нөөц баялаг хэрхэн зөв тэгш хуваарлж байгалийнхаа өгөөжийг хүртэх юм. Тэгээ буцаад байгалийнхаа өгөөжийг яаж хамтаараа хамгаалж нөхөн сэргээх ёстой юм гэдгийг ойлголттой болох ёстой байна. Зөвхөн TNC байгууллага энэ Дарив Чандман сум дээр байгалийн нөөцийн менежментийг хийх гэж байгаа юм биш. Энэ бол тал бүрийн оролцоотой. Улсын хэмжээнд тэр байгаль орчны яам, хөдөө аж ахуйн яам байд юм уу? Харьяа тэр засгийн газрын төлөөллүүдээс оролцсон. Тэгээ аймаг, сум, багийн хэмжээнд төр захиргааны байгууллагууд, мэргэжлийн байгууллагууд оролцсон. Тэгээ хажуунаас нь манайх шинжлэх ухааны байгууллага техникийн тусламж үзүүлээд ажиллах. Тэгээ үр дүнд хүрэх нь 2 жилийн хугацаатай төсөл байгаа юм да. Энэ удаагийн уулзалт зөвлөгөөнд Ховд аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Дарив Чандман сумдын засаг дарга иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга нар, сумын байгаль орчны байцаагч, газрын даамал, төсөл хэрэгжиж байгаа багуудын засаг дарга иргэдийн нийтийн хурлын дарга нар, байгаль хамгаалагчид, Ховд их сургууль, бусад төсөл хөтөлбөрийн газрын мэргэжилтэн гээд 60 гаруй хүн оролцсон юм а. Энэ үеэр нутгийн иргэдэд түшиглсэн байгаль хамгаалал төслийн хүрээнд орон нутагт ямар ажил хийх талаар харилцсан санал солилцож ажлын төлөвлөгөөгөө ярилцлаа. Нутгийн иргэд түшиглсэн байгаль хамгааллын үйл ажиллагааг сайжруулах, ялангуяа байгалийн нөөцийн хамтын нөхөрлөлийн менежментийг бий болгосноор орон нутагт байгаль орчныг хэрхэн хамгаалах вэ? Үүнийг хэрхэн яаж зохион байгуулах вэ гэдэг гол үйл ажиллагаа маань нэгтгэж байгаа маа. Тэгэхээр Ховд аймагт бол байгаль орчны чиглэлээр 5 байгууллагууд үйл ажиллагаад, олон улсын төсөл хөтөлбөрийн байгууллагууд бол үйл ажиллагаа явуулж байдаг. Тийм учраас бид бас энэ бүхэнтэй адилхан үйл ажиллагааг уялдуулах, энийг бас зангидахад манай аймгийн байгаль орчин аялал газрын идэвхтэй оролцоо туйлын чухал юм а гэж ингэж ойлгодог. Цаашид байгаль орчныг хамгаалах хуулийн дагуу Ховд аймгийн Дарив Чандман сумдад байгаль хамгаалах нөхөрлөлд үүсгэн байгуулах, гэрээ байгуулж гэрчлэгээ олгох, тэдгээрийн үйл ажиллагааг дэмжин ажиллах, орон нутагт сургалт явуулах чадамжтай болохыг зорж байна.